Асар ширээ яагаад ер нь амжилт нүрсэн гэж бодож байна. Эрэгтэйхийн комплекс гэж байдаг байхгүй. Тэгвэл хүний сэтгэл зүйн хамгийн оргил чанар нь шудраг байдал гэдэг байхгүй. Биеийг нь эзлэхээс сэтгэлийг нь эзэл. Том онол байдаг л да. Хүн хоёрхан зүйлийг одоо мэдэх юм бол аз жаргалтай амьдрах боломжтой гэж. Одоо улс төр нийгэм эдийн засаг ч гэсэн эдийн засгийн тэр юунууд ч гэсэн сэтгэл зүйтэй холбоотой гэсэн тэр шийдвэр гаргалт одоо ингээл нийгэмд Монголын нийгэмд олон ийм тулгамдсан асуудлууд бүгдээрээ сэтгэл зүйтэй холбоотой байна тий. Одоо тэгэхээр яах вэ? Хаанаас эхлэх вэ? Бид нар одоо юун дээр алдж байна? Та энэ нэг сэтгэл зүйн шинжлэх ухаан яагаас суурна гэдгийг тайлбарлаад яриагаа эхэллээ. Сэтгэл зүйн шинжлэх ухаан гэхээр зүгээр л бид нар нэг юм галзуучуудыг гэдэг ойлголтоос салах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ бол сэтгэл зүй гэдэг бол хүний тарих, мэдрэл, бие физиолог, нийгэм, улс төр, эдийн засаг, амьдралын чанар, гэр бүл, харилцаа, амжилт бүтээл, тэр байтугай өвчин, эмгэг энэ бүх зүйлийг судалдаг шинжлэх ухаан. Ерөөсөө л энэ бүхний суур нь өөрөө хүний дотоод сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Тэгэхээр сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжүүлсэн улсууд нь өнөөдөр одоо амжилттай хөгжиж байгаа жишээнүүд нь байгаад байгаа. Одоо Америк, одоо Солонгос, Хятад энэ архиталт, хүчирхийл, ажилгүйдэл, авилга, хулгай, за ядуурлал энэ бүх зүйл одоо өвчнөрөө хүртэл манай Монгол улс одоо дэлхийд дээгүүр орж шүү дээ тийм ээ. Одоо хамгийн сүүлчийн шигээд өсвөр насны хүүхдүүдийн амийн хорлолтоор Монгол улс зүүн Азиад 1-р байранд орж байгаа байхгүй. Тэгээ энэ болгон бол юутай холбоотой гэж цэвэр сэтгэл зүйтэй холбоотой. За хүн сэтгэл зүйгээ яаж олох ёстой юм бэ? Хувь хүний амьдрал тэр тээдэргүй төгс байх ямар ч боломжгүй байдаг. Өвдөлтгүй хүн гэж сэтгэл судлал байхгүй ч төгс эрүүл хүн ч ерөөсөй байхгүй. Яагаад гэвэл хүний амьдралд бүтэлгүйтэл, татгалзал, доромжлол, ганцаардал, үзэнгийн ядалт, гомдол, айц түгшүүр энэ бол заавал явагддаг. Харин тэрийг тухайн яаж сэтгэл зүйдээ хүлээж авсан байна вэ? Хэрцэг сэтгэл зүйн шарах, комплекс, синдром, код өөртөө суулгасан байдгаас шалтгаалаад тэр хүний амьдралын чанарт нөлөөлөл явагддаг. Зогсдод бүтээл урагшлын ихээр яг зогс гэл ингэ зогсоочтой адил. Тэгээ эсвэл буруу замаар явдаг. Юунаас би урлаад байгаа юм те манайхан мэддэг. Энэний цаатал гомдол байдаг, ганцаардал байдаг. Эсвэл өөрийгөө үнэлэмж дутуу байдаг. Эсвэл одоо доромжлол байдаг. Эсвэл үл тоогдсон байдал энэ маш олон юм байдаг. Тэр болгоныгоо бид нар мэдэрч чадахгүйгээс болоод одоо уур гэдэг зүйлээ удирдах чаддаг. Одоо траума гэдэг юм тийм ээ. Энийг сэтгэл судлалын шинжлэх ухаан л илрүүлж гаргадаг. Далд тухамсрын түвшинд явагддаг байхгүй. Оюун ухаанаар бүхий л амьдралынхаа асуудлыг шийдэж байна, удирдах байна гэж бид нар боддог. Тэр нь болохоор 5% байдаг байхгүй. Гэтэл цааталт нь 95% нь бол чиний далд тухамсар чинь чамайг удирдах юм аа сэтгэл судлалын шинжлэх ухаан үздэг. Бид нар нөгөө мөсөн уулын оройтож ярьдаг шүү дээ тийм. Тэгэхээр энийг мэдэхгүй явах нь нэгдүгээр амьдралын чанарт нөлөөлөд байдаг байх нь хэрвээ мэдэхгүй байх нь ирээдүйд бас нөлөөлөд байдаг л ойлгох хэрэгтэй байдаг. Том болоод архич хүн болъё. Эсвэл би өөртөө итгэлгүй зөв нийгмийн адаг шаар тэнмэл хүн болъё. Эсвэл би гэмт хэрэгтэн бол шоронд насаараа сууя гэж хинч хүсэхгүй. Энэ бүхэн юунаас олгов зөвхөн сэтгэл зүйн гэмтэл тэрийг эдгэхгүй, тэрийг ойлгохгүй, тэрнтэйг ажиллахгүй байгаад л холбоотой байдаг. Гэр бүлийн түвшинд өнөөдөр гэр бүлийн түвшинд яагаад ингэ салаад байгаа? Яагаад гэр бүл дотор хүчирхийл үүсээд байгаа? Яагаад одоо араар тавилт явагдаад байгаа юм. Энэ бүхэн бас бүгдээрээ сэтгэл зүйтэй холбоотой. Жишээ болгож хэлэх юм бол багада орхигдсон хүүхэд том болоод нэг бол хүнтэй маш их зууралдаг гэр бүлийнхаа хүнтэй. Нэг бол хүнээс цугтаадаг болчихдог. Эсвэл багада үлд ховцолцорлогдсон хүн том болоод ажлын байран дээр гарахаараа нэг бол перфекционист буюу хит төгс төгөлдөр болоод хуурамч, худалч хүн болчихдог. Нэг бол аймхан хүн болчихдог. Тэгэхээр тэрийг бага насндаа л авсан гэмтэл байна л гэж үзэж байгаа. Гэр бүлийн орчинд өнөөдөр бид нар одоо харилцаантаа одоо нийгэмтэйгээ яаж зохицох юм, хадамтайгаа яаж хил хязгаараа зөв тогтоох юм, найз нөхд гэдэг зүйлийг гэр бүлдээ яаж оруулах юм, хувь хүний хобби гэдэг зүйл гэр бүлд ямар байх юм энэ гэдэг талаар бид нар ямар ч ойлголтгүй байдгаас болоод энэ болгон дээр бүгднээр дандаа алддаг. Энийг юу гэж ойлгоод өгөхөөр бид нар ерөөсө буруу хүнтэй суудсан юм байна, муу хүнтэй суудсан юм байна гэдэг байдлаар л хүлээж аваад байдаг. Гэтэл энэ цааталт бол засаж залруулах түмэн боломжууд байждаг. Гэр бүл болгонд тохиолдог төлөвчлийн үе шатхууд гэж байна.
Нэгдүгürt нэг одоо мөрөөдлийн үе шат гэж байна. Би одоо том болоод одоо тийм их нэртэй, тийм нөхөртэй болно, тийм амьдралыг босгоно гэсэн хүн болгоны хувийн мөрөөдлүүд байдаг. Дараад нь урам хугарах үе гэж байна. Энэ бүх гэр бүлд явагддаг байхгүй. Одоо хамгийн одоо энгийн гэр бүлээс ахуулаад хамгийн одоо элит гэр бүл болгонд заавал явагддаг процессүүд байдаг. Энийг мэдхгүйгээс болоод яг энэ урам хугарах үедээ 65% гэр бүлээс салчдаг. Би буруу сонголт хийсэн байд. Миний хань явах юм бол энэ биш юм байна гэдэг ингээд буруу сонголт хийж. Энийг цаатлал нь бол харьцан зохицох үе гэж байна. Итгэл бэхжсэн үе гэж байна. Энэ болгонд бүх гэр бүлүүдээр явагддаг. Эхний хоёр үе шатыг амжилтад авах нь дараагийн үе шат нь бол хамгийн хаз жаргалтай сайн сайхан гэр бүл. Энд 35% нь байдаг. Сэтгэл зүйчд хандхыг бол сул дорой байдал. Өөрийгөө одоо тий дорд үзэх, эсвэл өөрийгөө ачаагүй гэдэг мэддэг гэж ойлгодог. Соёлтой алах гэж үздэг. Өөрийгөө өөрчлөгдөх гэдээс айдаг. Тэгэхээр энэ бол гадаад орнуудад яагаад хүн болгон сэтгэл зүйчд хандаад байгаа. Тэр үеийнхээ сэтгэл зүйч болгон сэтгэл зүйчд хандаад тэр супервайзер гэж нэрлэдэг. Тэгэхээр яагаад гэж хандаад байгаа юм гэхээр тэр дотор хувийн сэтгэл зүйчтэй, гэр бүлийн сэтгэл зүйчтэй аливаа асуудлыг шинжлэх ухааныхын талаас нь даймжруулахгүй, хүндрүүлэхгүй байхаас одоо авран сэргийлж байгаа нийгмийн соёл байгаа хэрэг. Хувь хүн өөрийгөө болоод нийгмээ гэр бүлээ аварч байгаа маш том хамгаалтууд байгаа хэрэг. За дараагийнх нь болохоор бид нар мэдрэмжүүдийг гаргаж чаддаг гэр бүл дотор. Гэр бүл дотор гээд бидний нэг уламжлалт ойлголт юу юм бэ гэхээр ерөөсөө л одоо зөрчилдөөнгүй байвал сайн гэр бүлээдэг ийм тийм хэвшүүл ойлголтыг бид нар суулгацсан. Гэтэл зөрчилдөөн зөрлөдөөн гэдэг бол амьдралын их үүсэр байхгүй. Зөрчилдөөн байхгүй бол харин тэнд хүчирхийл явж явах магадaltaй. Би нэг ойлгож явах хэрэгтэй мэ те. Чи яг юу мэдэрч чинь? Чи яг яамаар байгаа? Чи өнөөдөр нэг бол ингээл өөрийнхөө мэдрэмжийг дараад яваад байдаг. Нэг бол ингээд мэдрэмжийг ойлгодгүй хүлээж авахаас татгалцдаг. Хүлээж авахыг хүсэхгүй ч тохиолдлууд байдаг. Гэтэл сэтгэл зүйн энэ дарагдсан мэдрэмжүүд хизээч өөрөд арилдгүй гэж үздэг. Харин ч бүр эсэргээрээ заавал тийм зэрэмдэг байдлаар маш илүү харгас хэрцгий байдлаар эргэж гарч ирдэг гэж үздэг. Тэгэхээр тэр мэдрэмжүүдийг заавал илэрхийлж явах хэрэгтэй байгаа нь тэр мэдрэмжүүдийн учир шалтгааныг олж тогтоох нь тэр мэдрэмжүүдээ бид нар таньж мэдж нэрлж чаддаг болох хэрэгтэй. Ийм өнөөс олж ийм мэдрэмж төрөөд байгаа юм байна. Энэний цаатал ийм одоо энэний цаат бүр мөн чанарт нь ийм сэтгэл зүйн гэмтэл травма байсан юм байна гэдэг мэдх юм асуудал байдаг. За дараагийн түвшинд нийгэмд бид нар юутэй явд өнөөдөр ингээ нийгэмд яагаад ингэ туйлшрал явагдаад байгаа. Одоо бид нар ингээл харж штэ. Нэг даргыг юм уу эсвэл нэг улсын хөвлөн гişүүнийг нэг нь штэ аимшигтай шүүмлээ. Нэг нь болохоор магтаал тэ. Энэ юутай холбоотой? Яг цэвэр сэтгэл зүйтэй холбоотой байхгүй. Сэтгэл зүй буюу ёс суртахуун этик гэдэг зүйл байх хэрэгтэй. Дээр нь сэтгэл зүй байх хэрэгтэй. Дараад нь шүүмжил сэтгэлгээ гэж зүйл байх хэрэгтэй. Бид нар аливаа зүйлийг яг ингээд эрүү саруул ухаанаар бодох хэрэгтэй байхгүй. Сэтгэл хөдлөл биш. Зүгээр сэтгэл хөдлөлөөр энэ хүний зөв, энэ хүний зөв. Гэтэл сэтгэл судлалын шинжилгээ ухаанд сайн муу гэсэн ойлголт байдгүй байхгүй. Хүний дотор харанхуйч байдаг, гэрэлч байдаг гэж үздэг. Гэгэнтэнд ирээдүй цаг гэж байдаг, алуурчинд ирээдүй байдаг гэж үздэг. Тэгэхээр яг тэр сэтгэл зүйтэй холбоотой. Хүн өнөөдөр бол өөрчлөгдөх боломжтой байдаг. Энийг өнөөдөр манай сэтгэл зүйн шинжилгээнд юу гэж одоо үздэг вэ? Адлерийн тийм том онол байдаг л да. Хүн хоёрхан зүйлийг одоо мэдэх юм бол аз жаргалтай амьдрах боломжтой гэж. Нэгдүгürt чамайг чамаас өөр хэн ч аврах боломжгүй гэдгийг ойлго. Хоёрдугаарт хүн үзэл бодлоо өөрчлөөд хизээч оройтхгүй гэдгийг ухаарах ёстой л гэдэг. Тэгэхээр бид нар сэтгэл зүйг ойлгохын тулд нэг юмыг одоо юу ойлгох вэ гэхээр хүн алдаж болно. Хүн ядуу орчинд өссөн байж болно. Сэтгэл зүйн гэмтэл травматай байж болно. Эсвэл ямар нэгэн хорт зуршилтай байж болно. Ямар нэгэн аимшигтай алдаа гаргасан байж болно. Гэхдээ энэ болгон болов чи өөрөө хүсээгүй. Энэ бол одоо энийг ойлгож ухаарч мэдж таньж судж сураагүйгээс болоо чи юм сонголт хийгээд яваад байна гэдгийг л бид нэг ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм хүнд өнөөдөр бид нэг уламжлалтын барай засал юм уу клиникийн ямар нэгэн эмчилгээ тариа хийгээд тэр хүний үзэл бодлыг бид нар хизээж өөрчилж чадахгүй. Сэтгэл судлалын шинжилгээ юу гэж үздэг гэхээр хүний темперамент, сэтгэн бодох чадвар, төлөвшлийг хизээж өөрчилж чаддгүй маа. Бусад хүмүүс гэж үздэг. Бусад хүмүүс өөрчлөх боломжгүй. Тухайн хүн өөрөөрөө л өөрчлөх боломжтой. Энэ яг бол тухайн хүний сэтгэн бодох чадвар,
мэдрэлийн нейросайенс одоо мэдрэлийн эсүүдийн хурд хүчтэй холбоотой асуудал байна. Тэгэхээр хувь хүн л өөрийгөө өөрчилж зөв эрүү сэтгүүлтэй хүн гэж ямар хүн гэхээр юу нэг ямар ч алдаагүй юм уу их төгс байсан хүнийг хэлдэг шүү дээ. Зүгээр л өөрийгөө ойлгоцсон, өөрийгөө хүлээгээд авцсан. Би ийм гэмтэлтэй юм байна. Би энээсээ болоод надад ийм одоо дадад зогшил буруу хандлага үүссэн юм байна гэдгээ ухаарад тэрнтэйгээ ажиллаад тэрнийхээ цаана гаргаад өөрийгөө хүлэншөрсөн хүнийг л хэлдэг байхгүй. Энэ хүнийг ухамсартай хөнжилж аливаа зүйлийг хүлээж авахдаа маш эрүүл сарвалаар хүлээгээд авчдаг болчтой. Ер нь сэтгэл судлалын шинжилгээ ухаан хүнийг авч явдаг хамгийн том зүйлийг өөрийгөө үнэлүүлэх хэрэгцээ гэж үздэг. Хүн өөрийнхөө энэ үнэлүүлэх хэрэгцээний төлөө маш муухай бохир зүйлүүд хийж чаддаг. Өөрийгөө өрөвдүүлж чаддаг, бардамнаж чаддаг, сагсагнаж чадна, эсвэл бусдыг дарангуйлна, эсвэл эсэргээрээ бүр өөрийгөө өрөвдөлтөй байдалд оруулах, луурдах. Ийм янз бүрийн ингээд сэтгэл зүйн хэв маягуудыг гаргадаг. Энэ гайх зүйл биш, хүн болгонд байдаг энэ зүйл. Энийг харин бид нар зөв тодорхойлох юм бол ухамсартай хүн болох боломжтой. Нөгөө миний яриад байдаг ухаан ухамсараар асуудалд хандах боломжтой болно гэж үздэг. Ухаан ухамсартай нэг хүн нийгмийг өөрчлөх боломжтой байдаг. Яагаад гэвэл тэр ухаан ухамсартай хүн өөрийнхөө хүүхдийг зөв хүмүүжүүлж чаддаг. Ингээд ирэхээр нөгөө хүүхэд өөрөө зөв хөлөөшөөд зөв ухамсартай иргэн болж хүмүүждэг. Энэ иргэн дахиад гэр бүлээ яг тийм орчинд байлдаг. Ингээд нэг баг өөрчлөлт маань өөрөө том өөрчлөлтийг үүсгэдэг гэж үздэг байна. Тэгэхээр яг одоо бидний өнөөдөр асуудал болоод байгаа зүйлийг болохоор сэтгэл судлалын шинжилгээтэй нарийн холбох ёстой. Холбож үзэхдээ хувь хүн, гэр бүл, нийгэм гэсэн энэ түвшинд авч үзэх хэрэгтэй юм байна гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй болж байгаа. Одоо энэ цагаан цаас шиг хүүхдүүд байна. Элит гэр бүлч байсан, одоо тэр улсад цангаж байгаа гэр бүлийнч байсан хүүхдээ амжилттай боловсралтай сайхан хүн болгож хүсэлтэй. Одоо тэр хүүхдүүдийн ямар ч гэр бүл төсөж байгаа хүүхдүүдийн одоо травмагүй хүүхэд гэж байна уу? Хэдэн хувь нь байна. Тэднийг эхлээд тэр боловсрал их сургуульд аваачиж өгөхөөс өмнө ч юм уу, ерөөсөл сэтгэл зүйтэй ажиллах ямар нэг сэтгэл зүйтэй ч юм уу болгомоор юм уу яамаар юм. Травма гэдгийг манай монголчууд юу гэж ойлгоод байна гэхээр ерөөсөө бага насандаа хүнд хэцүү үйл явдал болцсон юмыг л травма гэж нэрлэдэг байгаа байхгүй. Гэтэл травма хүн болгон тохиолддог. Жишээлбэл одоо сэтгэл зүйч одоо миний бие бол асар хүн травмаг үзчихсэн. Травма гэдэг нь бол тухайн хүүхэд тухайн үедээ том хүннээс гарч чадахгүй тийм сэтгэл зүйн чадвар, чансаал байдаг байхгүй. Том хүн бол тэрийг зүгээр гарч хүүхэд чадахгүй. Яг тэр хүүхэд тэрийг мэдэхгүй, ойлгохгүй, хүлээж авах ямар ч боломжгүй байдаг учраас тэр хүнд зүйлийг яаж даван туулсан бэ гэдгээс л үүсдэг. Тэгээд тэр код чинь явж байгаа л өнөөдөр нөгөө амьдралын инженерчлэл болгодоод бидний амьдралын яг луучин болж байгаа. Тэгэхээр травмаг өөрчилж болохгүй л болно. Тэр үед нь яг тэр хүүхдийн хажууд хэн байсан? Яаж хүлээж авсан? Яаж ойлгосон? Эсвэл тэрийг улам айлгаж, улам өндрүүлсэн юм уу? Эсвэл ганцаардуулсан юм уу? Эсвэл урам зоригоос авсан юм уу гэдгээс маш их шалтгаалж байгаа. Травмаг тэрийг хэлээд байгаа шүү. Зөв хүлээгээд авсан бол тэр хүнд байдлыг харин ч өөр сэтгэл зүйн хязгаараа давсан гэдгээрээ бүр өшөө сэтгэл зүйн тэнхээтэй болоод яваад очив. Улам унтраагаад, улам ойлгохгүй, улам дээр нэмээд зовоосон бол яг өнөөдрийн нийгэмд байж байгаа хамгийн үл бүтэх хүмүүс тэдэр байхад байгаа юм. Түнд хэцүү амьдралд тохиолдсон болгон гэмтэрхтэн болов уу үгүй. Дутуу байдлыг яриад. Гэтэл эрх танхимын комплекс гэж зүйлийг ерөөсөө бид анзаардаг. Энэ эрх танхимын комплекс юу гэдэг нэхэр эцэгчүүд юугээс дутаахгүй ямар ч зовлон үзүүлэхгүй байхаар хүүхэд амьдрах чадвар, амьдралын талаар ухаан юу ч байдаг. Саяхан би найзтайгаа ярьж байсан. Бидний үед ингээд алхаал, шавхаа байвал хаагуурын тойрж явах уу, шуурга гарвал яаж шуурганаас бултах уу гэл айгүй их тархиа ажилуулдаг
байж баг ухаан орсон цагаас одооны хүүхдүүд ингээд сургуулийн үүдэн даваач буулгачаал тарангуут нь үүднээс нь авчдаг. Тэгээ эднэрийг одоо ингээд тэр гоё бидний мэдрэмжийг мэдрээд толгой тархийг нь ажилуулдаг байх та гэж нөгөө ярьж ирсэн. Одоо тэрэн шиг ингээд тархины хөгжил тэгээд сэтгэл зүй хоёр холбоотой юу. Дээрээс нь одоо нэг эмзэг ингээд амархан хор зуршилт юм уу автаад байгаа нь бас бүх юм бэлэн байгаа гэдээ түрүү нэг ярьж ирсэн. Тэнгүүт одоо ерөөсөө нийгмээр баг ингээд тийм болчлоо л одоо манай найз хүүхдүүд ч юм уу те. Тэнгүүт тэднэрт та хандаад хилээч тэд нар одоо яах ёстой бэ? Хүн төрөлхөн үүсэн цагаас л амьдралын хэлбэр бол байнга өөрчлөгдөж байна. Хойшиж өөрчлөгдөнө. Харин хүний амьдралын агуулга өөрчлөгдөх байна. Тэгэхээр бид нар энийг бол их айхтар зааглал бид нар айхтар ухаантай хэрсүү хашир их мундаг хүмүүс шүү дээ гэж бодох туушрах нэг асуудал. Одоогийн хүүхдүүд ямар арчаагүй юм бэ? Бүх юм дээр байж ээж үнэндээ л сол дорой юм да гэж бодох бас л. Ингээд туушрахаас илүү бид нар зүгээр л энэ дотор бид нар сэтгэл зүйн боловсрол төлөвшлийг ер нь хэр өгж байгаа юм бэ гэдгээс шалтгаалж хэр аюулгүй орчинд бид нар хүүхдийг байлгаж байгаа. Хүүхдэд өнөөдөр төгс эцэг хэрэггүй гэдэг байхгүй. Аюулгүй мэдрэмжил чухал байдаг. Яг багаасаа айх айцгүйгээр өөрийгөө илэрхийлжтэй алдаа байсан тэрийгээ те энэ байх ёстой эвийн зүйл юм гэж ойлгодог. Тэр хүүхдийг хэн нэгэнтэй хүнтэй харьцуулдаг, шүүмжилдэг, айлгадаг, зодддаг тийм орчинд л хүүхдийг хүмүүжүүлэх юм бол бид нар ямар ч хүнд хэцүү одоо нөхцөл дотроос маш сайн хүнийг хүмүүжүүлэх боломжтой. Тэр нь батлагдсан байна. Одоо Германы бөөнөр хорих шорон дотор тийм хүнд хэцүү одоо нөхцөл байсан хүмүүс маш гоё төлөвшөлтөй хонсортой болоод том онол нээлтүүд хийгээд том гавьяа байгаастыг бид нар мэднэ тийм ээ. Тэгэхээр нөгөө еврейнэрийн хэлдэг сайн сайхан орчин таних хүмүүсийг бий болгодог, муу орчин ухаантай хүмүүсийг бий болгодог зүй тогтол дээр байгаа. Одоо ингээд яг нийгэм харахаар ингээд бас л бид нэг ханараал туушраал ял. Одоогийн хүүхдүүдчтэй гэл. Тийм хүүхдүүд байгаагүй байгаа. Гэтэл бас над дээр гэж хүүхдүүд дотор бүр ийм хүүхдүүд ийм ухаан байх гэжтэй гэмээр тийм хэрсүү айхтар хүүхдүүд бол зөндөө байр бас. Тэгэхээр бид нар нийгмээ зүгээр бид нар тийм хүүхдүүд нь тийм байгаа юм байна. Ийм хүүхдүүд ийм байгаа юм байна. Бидний социализм дотор жинхэнэ өтөсөн гэсэн хүүхдэрээ байгаа юм. Жаалх уу маш шиг явж байгаа ч байгаа юм байна. Гэтэл өнөөдрийн урган төлжиж байгаа энэ ирээдүйд дотор бидрээс илүү явах тийм ухаан хонсортой ёс суртахуунтай хүмүүс байгаа юм гэж хүлээшрэх асуудал байна. Тэгэхээр бид нар нийгмээрээ ерөөсөө ёс суртахуун, этик, тэр шүүмжил сэтгэлгээ, эрүүл саруул ухаан гэж тэрийг нэрлэдэг. Эрүүл саруул ухаан. Бид нар нөгөө одоо альва нэгэнд бид нар эрүүл саруул ухаан л ноёрхох хэрэгтэй байна л да. Сэтгэл хөдлөөрөө биш, хорсол, гутрал, атаа, жөтөөгөр биш зүгээр л эрүүл саруулаар. Энэний цаадал яг энэ үнийг яриад байгаа юм уу, худлаа яриад байгаа юм уу? Энэ хүн сайн хүн юм уу, муу хүн юм уу гэдгийг зөв харах хэрэгтэй байна. Сэтгэл судлал бол бүр ингэдэж шүү дээ. Гаднаас хэдий чинээ сайн харагдж байгаа хүн доторх сэтгэл маш чөтгөрлөг байдаг гэж л үздэг байна. Харин ч өнөөдөр жинхэнэ өөрийгөө үннээ хэлээд явж байгаа тэр хүн энэ засарч өгөж сайн хүн магадлал нь асар өндрөөл нийттэй байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бид нар ерөөсөө тийм хэвшмэл ойлголтуудаас их салах алиасуудын шинжлэх ухаанчаар ялангуяа сэтгэл судлалын шинжлэх ухаанаар харах ёстой л шилждэг. Одоо нийгэм донд их гоё цаг үе ирж байгаа би бол хардыг дэлхий глобалчлагдж байна. Дижиталчлал одоо тий хэмэл оюухан орж ирж байна. Эндээс бид нар бол одоо юм суралцах бүрэн боломжтой байна. Таны мэдхүүн талаар тий. Дээр нийгэм маань өнөөдөр сэтгэл зүй гэдгийг аягүй зөв хардаг болчих. Асуудал гаргангууд сэтгэл зүйгээрээ ингээд сэтгэл зүйн зөвлөгөө авдаг. Тэгээ өөртөө тэг подкаст сонсдог, ном уншдаг. Одоо өсвөр үе маань бол баг муухай сэтгэл зүйчээс илүү мэддэгтэй болсон байна. Бүр онлын. Тэгэхээр бид нар бол бид нар өөрсдөө дээд үеэ бид нар ингээд хадлахтай биш. Тэдний туршлага, тэдний мэдлэг, тэдний төлөвшил, итгэл үнэмшил бидэрт маш хэрэгтэй гэдгээ доод үедээ ойлгох. Урган гарч байгаа үеийнхээ тэдний авахааштай сэргэлэн байдал, тэрний хил усны мэдлэг тийм ээ. Дээрээс сэтгэн бодож байгаа чадвар, тэр далаастай сэтгэж байгаа тэр байдлуудыг
бид нар холбох асуудал байгаа. Тэгээд эднийг холбож яаж бид нар үндэснээр урагшаа оноо гэдэг тийм сэтгэл зүйн гарах хэрэгтэй болж байгаа юм л да. Тэрээс ялгаад тахтаа биш. Бид нар хүүхдүүдийг зөвхөн нэг баримлын шавар шиг ойлгодог байхгүй. Томчууд. Гэтэл томчуудын сэтгэхүй хүүхдүүдийн сэтгэхүй шал өөр байдаг. Эцэг эхчүүд хүүхдэд загнахтаа бод. Би хүүхдэд зөв хүмүүжүүлэхэд бол загинсан шүү дээ гэж ойлгодог бол хүүхд хүлээж авахдаа би муу хүн юм байна гэж хүлээж авдаг. Би арчаагүй хүн юм байна. Би сул дорой хүн юм байна. Би бусдаас дорд хүн юм байна гэж хүлээж авдаг. Тэгээд эцэг эхчүүд сайн хүн болгохын тулд хүүхдүүдэд шахаж эхэлдэг. Хүсээгүй байхад нь дугуулсан секст нь явуулна. Маш их залхаж ядраадаг. Тэгээд ингээд ирэхээр хүүхэд өөрөө би хинч юм байна гэдэг байдлаар мэдрэмж авдаг. Нэг бол би ерөөсөө супер хүн юм байна гэж хамгийн хүн болох гэдэг ингээд өөрийгөө ингээд хүчилждэг. Тэгээд энэ нь болохоор перфекционист буюу төгс төгөлдрийн синдром гэж зүйлийг үүсгэдэг. Эсвэл нөгөөдөл нь болохоор одоо өөрийгөө сул дорой гэж үнэлэх, өөртөө итгэлгүй байх, ямар ч шийдвэр гаргаж чадахгүй, аймгаа дандаа бусдаас одоо зөвлөгөө шийдвэр тушаал авчиж шийдвэр гаргадаг үүрэг гүйцэтгэдэг ийм хүн болж хуурдаг. Хүнд хэцүү амьдралууд нь бас одоо хүүхдийн сэтгэл зүйг маш аимшигтай одоо хувь талд нөлөөлдөг. Гэхдээ хүнд хэцүү амьдрал ганцхан орсон хүүхэд болгон гэмт хэрэгтэн болдгоо болоогүй. 30% нь бол яг аригчин, гудамжны тэнүүлчин, хар тамхичин гэмт хэрэгтэн болдог. 70% нь бол харин эсрэгээрээ илүү өрөвцөөлөн сэтгэлтэй, өндөр ёс суртахуун ухамсартай, бусдыг ойлгодог, хүлээншүрдэг юм бол. Энд яагаад өөрчлөгдөж байгаа юм бэ гэхээр тухайн хүний амьдралд нь үргэлж тийм хар бараан юмуд байдаг. Аз жаргалтай, баяр баясгалтай үеэр нь сайн хүмүүс ирнэ, сайн багш ирнэ, сайн хайны хичээл хайртай хүн ирдэг. Тэгээд өөрийгөө өөрчилж чаддаг. Тэгэхээр бид нар яг тэр 30% нь байж байгаа хүмүүсээр ажиллах хэрэгтэй байхгүй. Тэрийг бид нар нийгэмдээ хайчдаг учраас одоо нэг элит гэр бүлүүд нь болохоор хүүхдүүдийнхээ юус учраа ойлгохоо болоод ингээд хайчдаг. Одоо тийм хүмүүсийн нийгэмдүүд бид нар зөндөөл харж байна. Тэгэл одоо яагаад тийм байдалд ороод байна гэхээр анханасаа нэг хүүхдийн тэмцэх чадвар эртнийхийн комплекс гэж байдаг байхгүй. Хүн болгоныг л хүслээрээ байлгаж авах хэмжээний ингэж ойлгож авдаг. Хүнтэй харьцаж чаддаг. Тэр нь өөрийгөө илүү хүнгээ бодсон учраас бусад хүмүүсийг дандаа дорд үздэг. Хамгийн сүүлчийнх нь өөрийгөө хүнд хэрэгтэй гэж мэддэггүй. Хүнд би хэрэгтэй гэдгийг мэдрэх энэ мэдрэмж аяга сул хөгжсөн байдаг учраас хамгийн сүүлд нь амиа хорлох юм уу, хар тамхинд орох, гудамжид гарах ийм эрс рүү ороод идэг. Тэгэхээр энэ болгон дээр ерөөсө эцэгчүүд нийгэм юу анзаарах вэ гэвэл ерөөсө бид нар сэтгэл зүйн боловсрол гэдэг юм ерөөсө бид нар мэддэггүй юм байна. Тийм учраас бид нарт ёс суртахуун гэж байдгүй юм байна. Дээр нь бид нар шүүмж сэтгэлгээ гэж байдгүй юм байна. Аливаа зүйлийг ганцхан өнцгөөс нараад туйлширчтэй юм байна. Бид нар сэтгэл зүйн боловсрол, сэтгэлийн хат дархлаа суулгах хэрэгтэй байна гэдэл бид нар маш савгарах хэрэгтэй байна. Одоо нэг тэднийх удам судар сайтай тэр бол худлаа илж хулгай ихгүй гэл тэднийх бол яг тэгж таарна худлаа ирнэ хулгай ийн. Зарим нь энийг бол шашны шинжилгээ ухаанаар үйл өөр гэл зарим нь яг генетикийн асуудал гэж үздэг баг. Бас нэлээд том нэг тал нь сэтгэл зүйн тэр удамшил юм шүү те байж бас болох юм уу гэж би сая бодлоо. Сэтгэл зүйг нь яаж бэлдээд нөгөө өөр хүүхдээ сэтгэл зүгээр нь яаж бэлдээд яг тэр сэтгэл зүйн одоо асуудлууд нь ямар үр тариад ингээд эц төгсгөлгүй явахдаг тохиолдол байна уу? Монголчууд манжийн дарлалд орсон үеэс ахвалаа. Дараад нь социализмын одоо нийгмийг тууснаас ахвалаад энэ сэтгэл зүйн боловсролыг хайцсан юм би бол хардээ. За мэдээж манжийн үед бол ойлгомжтой. Бидний бол шарын шашин тэгэл одоо ингээл ийм юугаар бол ингээ бидний сэтгэл зүйн байхгүй болгосон. Социализмын үед бол яасан юм бэ? Социализмын үед одоо манай Монголд бол сэтгэл судлалын шинжилгээ бол төгсөж ирсэн байдаг байхгүй мэрэгчтнүүдийг тэгсэн мөртлөөс сэтгэл судлалын шинжилгээний хоригддог гэсэн. Хөргөдний шинжилгээ гэж. Гэхдээ хамгийн сонин нэг зөвүүн нь болохоор социалист нийгэм сэтгэл судлалын шинжилгээний хамгийн гол онолыг хэрэгжүүлсэн байдаг байхгүй. Хүнийг ерөөсөө айдас шунал хоёрл авч явдаг байхгүй. Тэгэхээр социалист нийгэм болохоор хүнийг айдсаар нь хөлдөг гэсэн.
чамд өөрийн гэсэн бодол байх ёсгүй, чамд өөрийн гэсэн үзэл байх ёсгүй. Хэрвээ чи нийгмээсээ салаад, бусдаасаа салаад чи буруу явна шүү гэдэг байдлаар айцаар айлгадаг. Нөгөө талаар нь болохоор шунал дээр нь тоглодог гэсэн. Одоо тэр нь юу гэхээр чи намаа дагвал алдахгүй. Ард түмнийхээ талд байж явж болно. Олон найзтай айлвал чи сайн хүн. Чирээсөө л ариун шудраг цэвэр хүн ийм л боловсролтой мэдлэгтэй ийм л чи намын гишүүн байл их сайхан амьдрна гэдэг байдлаар нь ингээд энэ дээр нь тоглолцсон байдаг. Гэтэл яг ингээд их сурвалжийг үзэхээр монголчууд ч сэтгэл зүйн боловсролтой тийм үндэстэн байгаагүй байдаг. Юун еврей, юун барууны боловсрол. Тэнд жинхэнэ хүүхдийг одоо бүр төрөхөөс нь өмнө боловсруулдаг гэсэн. Эхийн хөвлөд бүрэлдэх тэр эхийг яаж сэтгэл зүйн хувьд айц төгшөргүй байлгах вэ гэдэг бүгдийг хийж идэг байсан. Дээр нь хүүхдийг өнөөдөр төрсөн цагаас нь ахуулаад 3 нас хүртэл хаа мэт байлга, 5 нас хүртэл харц мэт одоо хатуужвал насанд хүрэхэд нь бол анд найз мэт ханд энэ гэж дандаа сэтгэл зүйн өнөөдрийн яг бидний яриад байгаа маслын хэрэгцээ одоо хувь хүний нэг анхдагч хэрэгцээ аюулгүй байдлын хэрэгцээ хувийн одоо дээд мэйгээ олох өөрийгөө үнэлүүлэх хэрэгцээ гэдэг бүгд системтэйгээр нь болдог гэсэн. Тэгээ тэр бүр гайхамшигтай. Тэгээ тэрийг бид нар бол ингээд алдцсан байж байгаа холбоотой. Тэгээ сая өөрөө ингээд хэллээ шүү дээ. Энэ удам угсаа энэ ген гэдэг зүйл нөлөөлд юм шүү гэж. Тэрийг монголчууд нэг мэддэг байсан байхгүй. Тэдний хүүхэд энэ сайн хүүхэд явна гэдэг нь юу хэлж байгаа нөхөр ген гэхээсээ илүү эдний эцэг нь зөв хүмүүс, зөв ёс суртахуунтай, зөв ухамсартай, ухаантай, ажилсаг, хичээнгүй, хулгай, лөөвөр хийдгүү, тийм ээ, шудраг, шулуун зантай гэдгийг бол хардаг байсан баг. Тэгс судлалын шинжилгээнд үздэг хүн бол алдаж болно. Тэгэхдээ хүний сэтгэл зүйн хамгийн оргил чанар нь шудраг байдал гэдэг баг. Хүн хулгай хийж байж бол бага насндаа 3 настай хүүхэд хулгай хийдэг л байхгүй. Хажуу айлынхаа хүүхдийг юм аюул өрдөг. Алдаж болно. Тийм ээ. Гэхдээ шудраар өмнө хэлээж байгаа хүн л эцэст алтайхаас асч чаддаг. Тэгэхээр тэр байдлуудыг ажилсаг хичээнгүй байдлыг хараад энэний хүүхэд зөв орчин төлөвсөн байна гэдгийг л харж ирсэн л гэсэн. Тийм орчин төлөвсөн хүүхэд ялангуяа нэг 13 нас хүртлээр төлөвсөн хүүхэд бол ирээдүйн амьдралдаа хязгаарч алдахгүй гэдгийг одоо манай тэр өвөг дээдсүүд мэдчихсэн байна л гэсэн байна. За, ген гэдэг ингээд ярьж байна. Яг сэтгэл судлалын шинжилгээнд бол одоо ген бол одоо хүний төрөмгийн авир одоо цуурлаг алуурч маниакууд те энэ бол одоо төрөлх шин чанартай байдсан байна гэсэн зарим судалгаар тогтоосон байдаг. Гэхдээ энэ бол дийлэнх биш юм байна гэж үздэг. За зарим одоо ингээд одоо манай нэг зарим хүмүүс ингэ хэлээд байна шүү. Архичны хажууд байж байгаа хүүхэд архичин болдог. Лөөрчингийн хажууд байсан хүүхэд лөөрчин болдог. Гэл ингээл яриад. Тийм тоглол биегүй би. Гэхдээ дийлэнх миний түрүү хэлсэн хэрвээ тэр хүүхдэд зөв ажиллаж чадвал 70% тэрнээс эсрэг замыг сонгож явдаг. 30% тэр замаар явдаг. Хөгжмөчний хүүхэд хөгжимчин болдог. Талхчны хүүхэд талхчин болдог. Энэ хуучны уламжлалт хишмэл ойлголтууд одоо харилцсан байхгүй. Яагаад гэхээр хүн төрлөختөн сүүлийн 50 жил хүн төрлөختөн үүссэн цагаас хойш бүхий л хөгжлийг гүйцэхэд тийм үе шатанд явж. Одоо бид нар бүр хиймэл оюун ухааны дижиталчлал өдөр болгон шинэ аппликейшнүүд үүсэж байна. Өдөр болгон шинэ софтверүүд үүсэж байгаа. Энэ нөхцөлд бол хүний ухамсар нийгмэд дагаад асар хурдтай өөрчлөгдөж байгаа байхгүй. Тийм учраас бид нар өнөөдөр удам ген гэж ярихаасаа илүү зүгээр л тухайн хүүхдийг ямар орчинд бид нар яаж хүмүүжүүлж байгаа гэдэгт л хамгийн том бид нар акцент өгөх хэрэгтэй байна. Ингээд ярихаар одоо нэг талаараа хүний амьдрал чинь тэсэж үлдэх тулаан шоргоолч хүртэл одоо хин хүчтэй чадалтай хурдан хөдөлгөөнтэй хоолоо олж иддэг тий. Энийг ингээд детальчлаад явахаар спорт дээр би нэг асаа ургыг яг эд барилж яхад хардаг байсан бохоо сэтгэл зүгээр л ялаад байна да гэ тий. Харц хөдөлгөөн ерөөсөө яг энэ дотоод сэтгэл нь. Тэгээ бүр цаашлаад явахаар Чингис хаан сэтгэл зүгээрээ ялаад баг ингээд дэлхийн талыг эзэлсэн юм шүү гэнгүүт одоо л яг ойлгоцсон л энэ л да олон улс дэлхийд Монголд спортоор хичээлж байгаа хүүхдүүдээ ч гэсэн ерөөсөө спортын сэтгэл зүгээ бүр ингээд тусдаа ордогч болцсон юм байна. Ингээд үзээлэн
улс их орныг удирдах энийг одоо ингээ хөгжүүлээ явахад бас тэр сэтгэл зүй чухал байна. Тэгэхээр одоо Чингис хаан дээр ч юм уу ингэж авч үзээд улс их орныг удирдах ингээд бүгдийн чигт нь оруулахад яах вэ? Энэ дээр бид нар ерөөсөө нөгөө нэг тийм аливаа зүйлийг яг мөн чанарын талаас нь бид нар харж чадахгүй байх холбоотой байдаг. Одоо жишээлбэл атаархал гэдэг зүйлийг ингээл нийгэм бид нар ярьдаг шүү дээ. Тэгээ айгүй муу зүйл гэдэг. Тэгэхээр чи хүүхдүүд тэр чинь муу зүйл гэж ойлгох шүү дээ. Тэгвэл сэтгэл судлалын зөвхөн тэгж үздэг байхгүй. Хоёр хуваана. Атаархлыг хард цагаан атаархлаж хоёр хуваана. Хар атаархал гэдэг нь бол хорсох тий өөртөө байхгүй чадвар, өөрөөсөө дор байлгахыг бодох. Тэрээс суралцахгүй. Тэр хүнийг өөрийнхөө төвшөнд аваачих эсвэл хорлох. Тэгээ энэ бол хар атаархал. Тэр бол өөрөө хувь хүн өсөж хөгжихгүй, нийгэм хөгжихгүй. Тэр бол бодиттой хор уршигтай муу зүйлийг муу зүйл. А гэтэл цагаан атаархал. Сайн шиг яг чамаг тэр асар ширэг ярихад хэлж байгаа юм. Асар ширэг яагаад ер нь амжилт нүрсэн гэж бодож байна. Өөрөөс нь асуугаа л дээ. Тэгвэл тэрний цаад тийм процесс явсан гэдгийг ямар ч сэтгэл зүйч ойлгодог байхгүй. Тэр тэнд очингуутлаа өөрөөсөө дээр хэмжээний зэндааны тэр хүмүүсийг хараад энэ чадчих би яаж чаддгүй юм бэ гэж өөрийгөө хорцолдог байхгүй. Би энэс юугаар дутсан? Надад адилхан толгой байна. Гар хөл байна, булчин шүрмэс байна. Тэгэл өөрийгөө дайчилдаг. Өөрийгөө хурцлаад тэгэл амжилтанд хүрсэн. Тэгэхээр цагаан атаархал бол ашигтай зүйл. Тэр зүсвэн спортод энэ дандаа илт харагддаг байхгүй. Энийг нөгөө талаас бид нар зүгээр цагаан атаархал байж болно шүү дээ. Бид нар ч гэсэн тийм сурах, амжилттай байх, карьер яхах энэ дээр бид нар эргээр үж болно шүү. Нөгөө хүнтэй бүр хэлж болно шүү. Би чамд үнэхээр энэ дээр чи атаарх юм аа тий. Чи нээхгүй харилцаанд айгүй зөв хүн юм аа тий. Би чамд энэ дээр чинь үнэхээр атаарч байна. Тэгвэл би чамаас суралцмаар байна. Би чамаас илүү тий болмоор байна. Яагаад хэлж болдог? Яагаад өөрийгөө тэг сэтэлжүүлж болдог юм тийм? Энэ бол байж болно. Дээр нь би нөгөө түрүү хэлжсэн манай өвгдөөс чинь сэтгэл зүйн шинжилгээ ухааныг ямар гайхамшигтай эзэмссэн үндэстэй юм бэ гэдэг хамгийн том жишээ бол манай их богд эзэн Чингис хаан байна. Чингис хааны ингээд өнөөдөр бид нар одоо зөв явах зам өрөө олохгүй нэг л бүдчихэд байгаа байхгүй. Бид нар зүгээр л Чингис хааны алтан сургаал өнөөдөр тэр засаглалын онол оршихуй тэр том философиудыг судлах хэрэгтэй байна. Тэр дотор бүх юм байж байгаа. Бүр бүх юм сэтгэл зүйтэйгээ бүр тэр чигээрээ засаглал нь мөн чанар нь хүмүүжил ирээдүйн алдаа тий бид нар эрсдлүүд нь хүртэл тэнд бүгдээрээ байж идэв. За тэрний хамгийн гоё жишээ нь Чингис хаан гэдэг байна. Үннийг мэдээд ухаарахгүй бол худал байгаад яах. Худлыг мэдээд ухаарахгүй бол үнэн байгаад яах. Хэрэв үнэн худлыг мэдээд энийг ялааг болохгүй чамд ухаан байгаад яах. Ухаан байгаад чамд чи өөрөө зөв явж чадахгүй чамд зүрх сэтгэл байгаад яах гэж хэлсэн. Аим энийг хэлсэн ямар ч дэлхийн агуу сутан байхгүй. Дээр нь Чингис хааны хэлсэн гайвчтай гоё. Тэрийг манай монголчууд мэддэг. Биеийг нь эзлэхээс сэтгэлийг нь эзэл. Бие нь хаалтах гэж. Аимштай байсан баг. Манай монгол зарим залуучууд ингэ эхнэрээ хардаал тий. Тэгээ би л эргүүлээд би л хянаад хориод гарахгүй чи хайчих гээд хэзээ ирэх гээд хэдэд ирэх юм хаагур яваад сэтгэл судлал энэ дэр зүгээр сэтгэлийг эзэмшил тэр хүний хайр халамжаар итгэл найдвар урамшуулал халамж тусламж дэмжлэгээр тэр сэтгэлийн татчихл тэр хаашаач явахгүй шүү дээ. Гэхдээ ингээл манай үндэстэн чи ямар мундаг байсан эзэн Чингис хаан амар хамаахгүй хүн байсан юм гэдэг харагч байгаа. Тэгэхээр энэ дээр бол өндөр өөрөө чи хэлсэн монголчууд бид нэгээ туушрах нь бол энэ хэвшүүл ойлголтуудаас бид нар салах хэрэгтэй байдаг. Одоо жишээлбэл ингээд буддын шашин бидний юу гэж ингэж яасан гэхээр итгүүсэхээр даруу эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөө ингээл gooцсон. Тэгэхээр бид нар юу гэж эрдэмтэй даруу л байх хэрэгтэй. Гэтэл манай Монголын суг бол эрдэмтэй хүн даруу байх нь үнэн. Эрчилсэн мөрөн дөлгөөн байх нь үнэн. Гэхдээ одоо эвгүй зүйл тохиолдвол эрчлэн босох зоригтой байх хэрэгтэй. Тэгээд манай монголчуудын зүр одоо тэр сууд өгнөд нь шүү дээ. Аливаа зүйлийг угтаж мэдээд, тосож билд, давж харж байгаа. Тэгээ яг л энэ бол ерөөсөө л хүний амьдралыг таньж мэдээ. Тэгээ миний нэг хэлдэг нэг дуртай үг гэдэг. Одоо манай ингээл монголчууд нэг зовлон бэрхшээл гэж ярьдаг байхгүй. Тэгээ зовлон бэрхшээл амьдрал байдгүй байдаг. Тэгээ бид нар тэр зүгээр нэрлэлсэн байхгүй.
А гэтэл яг хүний хэлдгээрээ бол хүний амьдрал зовлон бэрхшээлж байхгүй. Харин тэрийг судлаагүй, таниагүй, мэдээгүй, суралцаагүй асуудлууд л байдаг. Суралцаагүй л асуудал байдаг. А суралцаад мэдээ таниад явах бол хүн зовлон бэрхшээл тохиолдохгүй. Бүх юм төр зурах. Өнөөдрийн зовлон бэрхшээл бүр харин ч маргааш оноо болдог. Тэгэхээр энэ болгон дээр бид нар ингээд хэвшрэл сэтгэлгээнээс гараад эрүүл сарвал сэтгэлгээтэй болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ би ингэж хэлэх дуртай л да. Утгыг олохгүй бол уйсаар дуустдаг амьдрал. Утгыг олох юм бол уйдахын аргагүй амьдрал. Ерөөсөө л бид нар аливаа зүйл дээр яг ингээд утга учирыг олд. Тэгэхээр ерөөсөө энэ дээр яг сэтгэл судлалын шинжилгээ яг доктортой үед нь эхлээд сэтгэлээ танигддаг. Сэтгэлээ тань. А дээр нь тэгээд сэтгэлээ тогтворчул. Өдөртөс, өдөрт. А тэгээ харилцаагаа сайжруул. Тэгэл бол. А манай Монгол үндэстэн юу гэж хэлээд эхлээд өөрийгөө олж таниа л гэдэг нь ерөөсөө өөрийгөө олдоо. Чи ямар өгдөлтэй? Чи чамд ямар сул тал байна? Ямар давуу тал байна? Тэрийг олж тань. Тэрийг хүлээн зөвшөөр. Муу талаа өнгөл. Хорцол сайжруул. Сайн талаа улан бадраа. Дээр нь орчлон ертөнцийн зүй тогтлыг таньж байгаа. Монгол шиг өнөөдөр дэлхийн хэмжээнд сэтгэдэг байгаагүй байна. Монголчууд галактикийн хэмжээнд сэтгэдэг байсан байна. Тэр хэмжээндээ байгалыг шүтдэг, тэнгэр үзэлтэй дэлхийн ертөнцийг засагладаг тийм л. Асар өндөр ёс суртахууны хунсартай. Асар өндөр шүүмжил сэтгэлгээтэй. Асар өндөр бодитоор юмыг дүгнэлтийн оюун чадвар анализ хийдэг үндэстэн байсан байна. Тэднэрүүгээр бид нар очих хэрэгтэй. Энэ бүх миний хамгийн гоё итгэж явдаг нь ямар ч өнөөдөр ингээ хэрэлдээд байж байгаа монголчуудыг харахад бисаа Америкээр гээд яваад ирлээ. Тэнд үнэхээр бас хэцүү амьдрал үзээд хүнд хөдөлмөр хийж байгаа монголчууд байна. Тэдний хамгийн гоё яцгуу чанар яг Монгол үндсэн сэтгэлгээ сэтгүүн байгаад байгаа. Тэнд очиод тэр хэцүү ажил хийж байгаа мөртөөс Америкчуудын алдааг цагаасгаж дэлхийн ертөнцийн хэмжээний Иран, Иракийн Ормон зүйн хоолой асуудлыг зөв буруу яриад Трампыг өнөөдөр алдаа оноотой зөв буруутай ингэ шүүгээ сууж чадж байгаа. Тийм хүмүүс байгаа. Тэрийг хараад үнэхээр омгш бахарч илээ л да. Яг л бидэрт өөрсдөө өгөгдөл нь байдаг. Өгөгдөл нь байдаг. Монголчууд сэрчд яг зөв мэлэнгүүд ямар ч монгол сэрхгэл дархиндаа хүлээгд авчдаг. Тэрс нэг ойлгохгүй гайхаад эргэлзээд байх юм бол байдаг. Асар хурдан юмыг тусгаж авч чаддаг. Асар хурдан сэрж чаддаг. Асар хурдан нөгөө өнцгөөс өөрийгөө өөрчилж чаддаг үндэстэй юм л гэж ухаардаг. Одоо хувь хүн талаас нь үзэхэд автомашины осол хийлээ ч юм уу одоо амьдрал зөндөл юм тохиолдож штэ. Нэг юм нь болохоо байлаа. Нэг мөнгө алдлаа ч юм уу гутраал орноосоо босхгүй юм уу хорц уршилд орчих гол нэг тийм эмзэг залуучууд их байна. Тэднэрт тагүй чи тэгэл бодчаачтай амьдралыг тэгвэл наах чи юу ч биш ч гэдэг юм ингээд нэг зөвлөгөө өгөөш. Дээрээс нь гэр бүл дээр энэ бит хоёр ингээд тохирохгүй хүмүүсээ ерөөсөө л болохгүй яг хүн л болсонгүй л гэдэг. Тэгэхээр нөгөө тохирохгүй хүн гэж байх юм уу? Яг юугээд бодчихвол тэгээ болоо явчих юм. Хувь хүн гэр бүл тал дээр. За хоёр асуудал тавьж байна те. Маш чухал асуудал хэллээ. За нэгдүгürt одоо ингээд үгүй амьдралч одоо тэгэл хүн төсөө гай зовлон хилж ирэх шийсч ирдэг гэж ярьдаг шүү. Үгүй хилж ирдэг байхгүй. Тэр юутай сэтгэл зүйтэй холбоотой. Хүмүүсийг ерөөс бол хоёр л хуваад сэтгэл зүгээр нь. Эрг, сөрөг. Оптимист юм уу, пессимист юм уу? Готрог юм уу, өөдрөг юм уу? Нээлттэй юм уу, хаалттай юм уу, тийм ээ? Ерөөсөө л ингэж байна. Энийг л хүн мэдэх хэрэгтэй байна. Хэц сөрөг байгаад тахаар яадаг гэхээр сэтгэл зүйд нөлөөлөд эхэлдэг. Сэтгэл зүйд нөлөөлөд эхлэн гэдэг нь бол өөртөө итгэлгүй болох, дандаа юмыг сөргөөр бодох, дандаа одоо боломжуудаас дандаа боломжгүйг нь олж харах. Иймэрхүү байдлаар ингээд ханд өөртөө одоо тэгээд тэр нь одоо бид нэгээд нөлөөлөх нойр гүйдэлтэй болох, архаг ядаргаанд орох, хит идэх эсвэл идэхгүй байх. Эсвэл одоо ингээд сэтгэл зүйгээс ахвалаад ингээд дандаа ингээд хувьд дандаа тийм ачаалууд үүсэж эхэлдэг байхгүй. Тэгээд ирэхээр яадаг гэхээр хүн дандаа шийдвэр гаргалтууд нь буруу юм. Анхаарах чадвар солирдог. Самбаачлах хугацаанд одоо тий багасдаг. Тэгээ иймээс бол осол аваад ордог.
өөрийгөө нөгөө хянах чадвар, өөрийнхөө хөлгөөний эвслэн солорно. Муудна. Тэгээ энэ болгоноос л ерөөсөө юм хийж байна. Энээсээ болоод ер нь өвчин эмгэгт бүтлгүүт бол байнга дагалдана. Дээр нь сэтгэл зүйн хувьд бол одоо сөрөг байгаа учраас боломжууд ерөөсөө ирэхгүй. Тэг ингээд цааш яваад ирэхээр сэтгэл гутрал, айц төгшрүүд нь золгүйдэлд ортог. Золгүйдлийн дугуй эргэлж идэх. Энэ юу гэхээр бие организмд нөлөөлөлт. Орчин үеийн шинжлэх ухаан өнөөдөр одоо энэ тогтоосон байна л да. Нийт одоо нэг 4000 гаруй тийм өвчин байд юм байна. Тэрний энэний 70-80% нь сэтгэл зүйн гаралтай буюу даал тухамсрын өөрчлөлтөөс болд юм байна гэдэг тогтооцсон байна. Тогтооцсон. Одоо энэ тоглоом нэмэгдээд ил. Хараад ингээд сонсож байхад дандаа нэмэгдээд ерөөсөө чиний бүх болохгүй чиний сэтгэл зүйтэй л холбоотой шүү л гэдэг. Энийг ч одоо их ярьдаг болж л дээ. Гой подкастууд гардаг болсон байна тийм ээ. Тэгэхээр хүн өнөөдөр ингээд тэр золгүйдэлд өртөөл, хөл гараа, бэртэйгэл, өвчин шаналал, өвчин тусаал, дарлаач солрол байгаа бол чи золгууд хазгуудыг биш. Чи сэтгэл зүгээрээ унтсан байна. Чам сэтгэл зүй чи асуудал байна. Аригчин болцсон байгаа бол чи ядуу амьдраад байгаа бол чи өнөөдөр салд сарнаад байгаа бол чи хүчирхийлэл үйлдээд байгаа бол чи нийгэмд хадлагдаад байгаа бол чиний сэтгэл зүйд асуудал байна гэдэг нь хамгийн дөрөнд ухаар хэрэгтэй байгаад байгаа. Хамгийн дөрөнд ухаар. Тэгээ энэ дөр би тийм хариулт өгмөр. Нөгөө хариулт нь бол тэгсэн шүү дээ. Одоо ингээл таарахгүй осууд байна тэгэл. Энэ бас сэтгэл зүйтэй холбоотой. Ер нь энэ сэтгэл зүй юу гэж үздэг гэхээр энэ хорвоо дээр тааш тохирдог хоёр хүн гэж нэгч байхгүй гэж үздэг. Ямар ч боломжгүй. Ямар ч боломж байхгүй. Тэрэнд юу гэсэн үг юм бэ гэхээр одоо тухайн хүний төөрийнх нь төрлөх өгөгдөл, темперамент, сэтгэн бодох чадвар, тарих мэдрэлийн эсийн хурд, хүч бүгд өөр. Өссөн орчин, авсан итгэл үнэмшил, эзэмшсэн боловсрал, мэдлэгтэй бүх юм өөр баг. Тэр таарах юм юусоо байхгүй. Одоо тийм их сайхан одоо аз жаргалтай, амжилттай яваад байгаа гэр бүлүүд азтайтай юусоо биш байхгүй. Юусоо биш. Тэрээс ч нэг тийм урд насны үүлийн үрээр буян заягаар сууч бас биш. Зүгээр л тэд нар өнөөдөр сэтгэл зүйн шинжлэх ухааныг би амар судалсан гэж хэлэхгүй. Тэгэхдээ тэд нар сэтгэл зүйгээ таньж мэдсэн, өөрийнхөө сэтгэл зүй бусдын сэтгэл зүйтэй харьцуулж чадах хэмжээний мэдлэгтэй хүмүүс харилцаанд анхаардаг. Аливаа зүйлд одоо ухаалгаар хандж чаддаг хүмүүс л гэж хэлнэ. Тийм хүмүүс хоёр талаасаа би энийг ойлгоод ингэсэн байхад угаасаа маш гоё амжилттай амьдардаг. Тэгэд одоо ингээд хүмүүс яриад байгаа нь таар тохирохгүй асуудтайгаа суудсан байна гэж ярих нь бол энэ бол айгүй өрөөсгөл. Ерөөсөө л тэр хүнийгээ таниагүй байна. За бүр эхнээсээ л явна л да. Чи ерөөсөө ингээд дурлал гэдэг юм ойлгосон юм уу? Шохоорлож юм ойлгосон юм уу? Бэлгийн тадагдал төрөлт гэж юм мэдх юм уу? Хайр гэж юм мэдх юм уу, тийм ээ? Дээр нь татагдал гэж юм мэдх юм уу? Ингээл задлаад үзэхээр юу гэж мэдэхгүй байдаг. Тэгээ суухаа ганцхан үжилдэг. Би хайртай, хайргүй л гэж ойлгодог. Гэтэл эдгэрч бүгдээрээ тусдаа ойлголттой байхгүй. Годамжинд гараад төгжирсэн ч гэсэндээ чи би гээл модалцаа тэгээд нэгнийг эрүүл биш гэж үзээд эрүүл биш гэ. Тэгээд эсвэл ингээд нийтээр нь харж байхдаа манайхан бүгдээрээ эрүүл биш гэд. Эрүүл саруул ухаанаар бод гэсэн чинь эрүүл саруул ухааныг хаанаас авах уу? Ер нь сэтгэл судлалын шинжилгээ ухаанд маш хатуу нэг тоо хэлдэг. Нийт хүн төрөлхтний 2% нь ер нь өөрийгөө олдгоо гэж үздэг. За тэрний одоо хамгийн том жишээ бол одоо тэгэл манай Чингис хаанаас ахуулаад Эйнштейн нар байна л да. Тэгээ юу ч болсон зүгээр л инээж хүлээж авдаг хошин шогоор. Хошин чадж байгаа л хүн гэдэг чинь хамгийн ухаантай хүн байдаг байхгүй. Тэгээд энэ масаар нарах юм бол угаасаа аргагүй. 98 нь өөрийгөө олоогүй шүү дээ. Юу өөрийгөө ол. Жишээлбэл би бол бас л адилхан стресстэй л төгжрөл ороод явдаг. Тэр би өөртөө зүгээр шиг подкаст сонсоод явж дээ. Тэгэл өөртөө хөрөнгө оруулалт тэгэл явж байна. Тэнд хүн ингээл одоо шахгаал ПМ-гээр уншаал ингээд уучлаарай. Тэр үедээ би мугталсаа. Би өөрийгөө тэгээд стресстэй нервтүүлээд яах юм. Тэр хүнийг засах боломжгүй шүү дээ.
Тэгэхдээ тэр хүн ч гэсэн өөрөө бас л хэцүү байдлаа би мэдчихэж байгаа шүү. Инэрэнгүү өршөөнгүү байгаад бүх зүйлээс давуу талыг олж харах юм шүү тийм. Ерөөсөө л энэ одоо өөрийгөө холно гэдэг чинь өөрийнхөө нэг сайн мөг олцсон хүний муу талыг хүлээн шүрчдэг байхгүй. Надад цол тал байгаа, надад дутагдал байгаа ч хүнд яагаад байж болдог тий? Энэ хүн ч гэсэн өөрхөнд бас л одоо тэгэхээр бид нар харах өнцгөө л өөрчлөх хэрэгтэй байхгүй. Нийгэмээр бид нар ингээд сэтгэл зүйн боловсрол эзэмшээд бид нар угаасаа гоё болчихноо. Энэ нь бид нар итгэж чадах хэрэгтэй. Бид нар нийгмийн боловсрол, энэ сэтгэл зүйн боловсрол, гэр бүлийн боловсрол гэдэг энэ одоо бид нар өөрчилчих юм бол манай нийгэм ийм байхгүй. Одоо яг энэ байхгүйгаас болоод өнөөдөр хартаа манад чадвартай авилагч нар байна. Боловсролтой хүчирхийлэгч нар байна. Бүр одоо дипломтой лөөрчтэй байгаа. Хүн чанар сэтгэл зүйн боловсрол байхгүй учраас ийм юмд гарч ирдэ ш. Бид нар өөрсдөө сэтгэл зүйн боловсролтой болчих юм бол энэ нийгмээ бид нар ингээд энэ өөрийгөө баян гэж байгаа, өөрийгөө мундаг гэж байгаа жишээд эхэлж байна. Баячуудын өдөр жигшээд хүн чанартайг бид нар дээдлээд эхлэхэд тэр үзэгдэлч өөрөө арилдаг байхгүй. Нийгмээр л нийтээр жигших хэрэгтэй байхгүй. Өнөөдөр бид нар ч нэг хулгайчиг энэ баг эдсэн хулгайч энэ гайгүй хулгайч нэг хулгайч нараа бид нар чи ингээд өсгөө дээрээ гаргаад байна шүү дээ. Нийтрээд чи хулгайчлал тэгэл болоо. Чи хинч чи хүн доромжилдаг бол чи хүн хүчирхийлдэг бол чи хүнийг дорд үздэг, ялгардаг бол чи хинч юм байна гэдэг харилцаанд орчход нийгэмч өсч солонг шинж харлаад байгаа юм. Тэн зүгээр бага насандаа дээрлэхэлт хийсэн хүнийг нийгмээр л хинч болгоч байгаа шүү. Тэгээд тэрнээс чинь нийгэмч дартаас олчж байгаа. За ийм хийж болохгүй байна. Энэ бол хүн чанаргүй муухай асуудал юм байна гэдгийг нэвтрэл ойлгочихж байгаа. За, ер нь зүрх сэтгэлийн боловсрал бол хамгийн дээд боловсрал юм а гэл тэрийг дээд болгоод бүр ажил хэрэг болгоод дээрээ залж ажиллана л гэсэн үг байна. Ерөөсөө л тэр. Тэгэхээр эцэст нь хэлэхэд ерөөсөө хүнд өнөөдөр асуудал байгаа бол асуудлыг бусдаас юм уу орчноос эсвэл нөхцөл байдлаас бити хайгараа. Тэгвэл чи юу ч олж чадахгүй. Харин ганцхан өөрөөсөө хамгийн наацхан эхлээд хүнийг буруутгаалаад өөрөөсөө буруу хайх юм бол хүний сэтгэл зүй өөрөө тайвширчтэй. Хүн өөрийгөө яагаад бол удаан яллаад иж чаддаггүй байхгүй. Өөрийгөө за би тэгэл алдсан байгаа шүү дээ гэд ингэчдэг байхгүй. Тэгээд эрүү сар болгон орж ирдэг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт л өөртөө ажиллаарай гэж хэлмээр байна. Тэгээд хамгийн адгийн байсан хүн ч гэсэн засах боломж байдаг. Алуурчин ч гэсэн ирээдүй байдаг. Өнөөдрийн гигантын өнөөдрийн сайн сайхан хүмүүс чинь бүгдээрээ алдаж онож авсан хүмүүс байдаг шүү. Өнгөрсөн цаг хугацаа гэж байдаг шүү гэдгийг ойлгороо. Тэгээд хүн болгоны амьдралынхаа эзэн байгаараа тэгээд тэрийг ганцхан чадах нь амьдралаа залуурдаж явах хөлийн жолооч нь таашгүй л гэж хэлмээр санагдаж байна. За баярлалаа.